Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв баримт мэдээллийг сонгох. За баримт мэдээллийн ялгааг бүгдээрээ авч үзвэл баримт мэдээлэл 2 гэдэг бол нэг цаасны 2 тал, баримт нь бодиттой, нотлох боломжтой, ерөнхийдөө үнэн гэж үздэг мэдээллийн хэсгүүд байдаг. Харин мэдээлэл гэдэг нь баримтуудын цуглуулга бөгөөд эдгээр баримтуудыг зохион байгуулсан нягт уялдаа холбоо бүхий нэгдэлд оруулдаг байна. Баримтыг мэдээлэлтэй андуурч болохгүй. За баримт гэдэг нь бол бидний судалгаа эсвэл туршлагаар мэдэж болох нотлогоо байдаг. Мэдээлэл гэдэг нь тодорхой сэдв асуудлын хүрээнд зохион байгуулж эмх цэгцтэй дараалалд оруулж боловсруулсан баримтуудыг хэлдэг. За баримт мэдээллийн ялгааг авч үзвэл баримт бол 3 зүйл байдаг. Баримтыг өргөн утгаар нь авч үзвэл бодит нөхцөлд үнэхээр болсон аливаа зүйлийн тухай шалгагдсан үнэн бодиттой мэдлэг байдаг. За анхдагч баримт гэж юу вэ гэдэм бэ? Сэтгүүлч амьдралаа шууд авч баримтжуулсан тэргүүн зэргийн ач холбогдол байдаг бол хоёр дахь баримт гэдэг нь сэтгүүлч түүнд 3 дахь этгээд 2 дахь этгээдээс олж авсан мэдээлэгчийн өгсөн үйл явдал, үйлдэл, үзэгчийн тухай өвөрмөц баримт болдог. Ийм тохиолдолд баримтын их сурвалжийг заавал заах, мөн түүнийг олж авсныг батлах баримт байх нь чухал байдаг. 3 дугаар зэргийн баримт гэж байдаг. За энэ ямар нэгэн үндслийг агуулдаг боловч юугаарч батлагдаагүй янз бүрийн цуурхал, таамаглал төдий зүйл байдаг байна. За мэдээлэл гэж байна те. Мэдээлэл гэдэг нь бидний сурч мэдэж ойлгож болох зүйл байдаг. Өөрөөр хэлбэл тус тустай байгаа баримтуудыг нэмэг цэгцэд оруулж боловсруулан баримтуудыг ашиглан сонин нийтлэлийн их болгосныг мэдээлэл гэж үздэг. Мэдээлэл нь ямарваа нэгэн асуулт хариулт олж өгдөг байна. За баримтыг сонгохдоо дараах 6 дарааллыг ажиглана. Ямар чухал санаа гаргах уу гэдгээ эргцүүлэн тодорхойлно. 2 дугаарт нь уншигчдаа эцсийн мөчид юуг ойлгож ухаарсан байгаасаа гэж хүсэж байна гэдгээ тодорхойлно. 3 дугаарт нь үүний дараа баримтаа цуглуулах судалгаа хийж эхэлнэ. За 4 дугаарт нь судалгаа хийх буюу баримт цуглуулахдаа хамгийн түрүүнд их сурвалж байгаа бодно. Дараа нь уншигчдад чиний ойлгуулах гэсэн санааг найдвартай илэрхийлэх нотолж чадах баримтыг чухал гэж үзээд сонгоно. За сүүлд нь сонгосон баримтуудаа санаагаар нь бүлэглэх байна. За баримт цуглуулах дараах аргууд байдаг. Ажиглалт, ярилцлага, туршилт, сорил, асуулга, харьцуулалт гэх мэтээр арга замуудаар судалдаг байна. За Эрдэнэ сан багшийн бичснээр эсэнд юуны тухай ямар асуудлыг хөндөж хүнд зориулж бичиж байгаас шалтгаалan баримтыг өөрөөр сонгодог. Жишээлбэл бага насны хүүхдүүд юм аль эсвэл олон янзын мэдлэг боловсролын төвшөнтэй хүмүүс унших бол ихэвчлэн сонирхолтой баримтыг сонгодог. Харин олон талаас нь судалж үзснээр харуулах бол мэргэжлийн үг хэллэг, шинжлэх ухааны нийт томьёо, тоон баримт судалгаа бүхий үндэслэлтэй, найдвартай баримтуудыг зайлшгүй хэрэг болгодгоо гэж үзсэн байдаг. За та бүхэн харж байна. Эдээний цай гэсэн мэдээлэлд 3 янзын баримтуудыг ашигласан байна те. Та бүхэн энэ зүйлээ маш сайн анхаарад баримтыг эдгээр зүйлээр цуглуулж болох нэ гэж үзэж болох нэ. За анхаарал хандуулсан хүүхдүүддээ баярлалаа.